энэ жил бол би өөрөө энэ Монголын энэ язгуур өв соёлыг орчин үеийн одоо энэ технологи, орчин үеийн энэ хөгжмийн одоо урсгал чиглэлд оруулж язгуурын соёлыг бас энэ орчин үеийн хөгжмийн урсгал чиглэлтэй одоо ингэж хольж этник модерн маягийн мюзикл үзүүлбэр хийх гэдэг зохиолоо өөрөө бодож гаргаад тэгээд одоо энэ дээр бол одоо бүжгийн дэглээч багш нарыг сонгож авах энэ ажил дээр бол маш их бодлоготой хандахгүй бол угаасаа болохгүй. Тийм учраас бол зориуд бүжгийн одоо дэглээч, ерөнхий бүжиг дэглээчээр бол залуу бүжиг дэглээч Дамжаа Бадгарыг сонгож авсан нь бол би бас өөрөө нэгэн тийм бодож олсон, бас нүдэ олсон зөв сонголт гэж бодож байгаа. Яагаад гэвэл Дамжаа Бадгар бол язгуурын өв соёлыг өнөөдөр орчин үе рүү авч яваа, тээж яваа, бас энийг одоо өөрчилж орчин үеийн entertainment одоо болгох чиглэл дээр бол нэлээд тийм прогресс бас ийм одоо агц дэвшилтэй явж байгаа залуу одоо бүжиг дэглэж бүжигчин гэдэг утгаар нь мөн одоо бас энэ Дамжаа Бадгарын хийж байгаа, дэглэж байгаа, найруулж байгаа бүжгийн одоо тэр дэглэлтийн найруулга нь мөн өөрийн үндэсний энэ язгуурын бие биелгээч гэдэг юм уу бас энэ одоо Монгол хүний биеийн одоо хөдөлгөөний хэв хилэмж онцлог бусад одоо дэлхийн олон орны одоо хүмүүсийн тэр бүжгийн одоо онцлог байдал хүний хөдөлгөөн бие анатомоос шалтгаалаад Монгол хүний тэр морин дээр бие авч явж байгаа байдал мөн одоо Монголын ахуй нөхцөл байдалтай тэр одоо хүний биеийн одоо Монгол хүний биеийн хөдөлгөөнийг онцлогч гэдэг юм энийг орчин үеийн ийм шин төрлийн шин цагийн ийм дэг найруулга болгож дэглээд байгаа нь бол миний анхаарлыг татаж Дамжаа Бадгарыг бол ерөнхий бүжиг дэглээчээр авсан. Ер нь бол зохиолтой хамгийн их ингээд танилцчихад бол надад эхлэл болон төгсгөлийн хэсэг надад маш их таалагдсан. Эхлэл болоод тайлгсан болохоор яг ингээд байгаль их дэлхийн ертөнцийн тэгэнгүүт надад одоо contemporary тогтоо болон яг миний цааш хийж байгаа урамталт байна маш их тийм уйлдаж байсан болохоор надад бас аяг толгоонд яг буусан. Тэгээд за окей ер нь бол ингэх юм байна. Ийм их үзэгдэлтэйг шууд ингээд толгоон дотор ингээд шууд юм ургуулаа бодоод ирсэн. Тэгмүүд яг дундлын үзэгдлүүдийг ингээд харж ахлахлаараа хүмүүх жилүүдийн наадмын баяр наадманд гардаг боловч бид нэр нариулагчийн багийнх ярьж байгаа тэгвэл яавал шинэлэг байдлаар бий болгож болох юм бэ гэдэг тэгэнгүүт эхлэл төгсгөл хоёрыг бол яг Mongolian contemporary буюу Монгол бүжгийн хөдөлгөөний contemporary техниктэй хослуулаад бүжгийн хөдөлгөөнд хослуулаад ингээд харуулж болж байна. За тэгвэл дундлын хэсэгт бид тэгвэл contemporary ethnic гэдэг одоо ер нь бол этник бүжгийн урсгалыг илүү contemporary бүжигтэй хослуулж ингээд чийвэл илүү гоё шинэлэг болох юм байна гэдэг найрч санаагаа хэлэнгүүт яг наач юм байна. Энэ учраас би ер нь гэж хамтаа ажилламаар байсан юм аа гэд. Тэгээ ингээд ер нь бол цаашдаа ингээд зохиол ярилцаад за энэ ийм юм байна, ийм юм байна гэх. Тэгээ тэнд дундаас надад хамгийн их амар яаж ирсэн зүйл нь болохоор жангар гэд шууд хэлэнгүүт нь жангар тойл ингээд сонсонгууд найрчлалаа энэ дэр гоё биелгээ гэдэг хэнгүүт нь надад болохоор яг ч тэр ингээд сонсонгууд ингээд бүвэлэгдэж байгаа юм шиг яг бүр ингээд юм үлгэрийн баатар одоо манай залуучуудын үзлэр бол аним ч юм шиг тийм амар тийм юр бусын тийм ийм сүнс бууж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөнгөтлээ найрлагч надад нэг ийм санаа байна. Тайсан зургийг ингээ харсан чинь ийм байсан тэнгүүт иймэрхүү юм нэг ийм сүнслэг байдал ингээд дээр нэг ийм хос дүэттэй нэг балетын хос юм бүжигчд ингээд бүжиглүүл гэдгсэн чинь ёо наача гоё юм байна штэ гэд. Тэгээ ингээд ер нь найрлагчтай ингээд зохиолоос ахуулаад ингээд аймаг ингээд хамгийн гоё ингээд ийм миний хэлсэн санааг биш гэхгүйгээр яаж болж чинь юу гэж болж чинь дамчиж зохиол уншсан нь өнгөл яаж ингээд өнгөт би өөрийнхөө ингээд бүх ингээд дотоод төрцийг ингээд тусам найрлагч наачин бохгүй өшөө гэдэг ингээд юм намайг гой тийм ингээд дэмжээд гэх юм уу ингээд өшөөл ингээд намайг юм уудлаад байсан бүр ингээд яг энэ одоо ажиллах хамгийн гоё байсан гэх юм уу.
Өмнөх жилүүд ер нь бол яг ингээ бүжгүүдийг ингээ хараад байхад яг contemporary-ийг хослуулсан. За тэгээд мэдээж нэг лед дэлгэцтэй элдэнзийн тайзны юм гой гой шийдлүүдийг харуулсан зөндөө байдаг боловч энэ жилийн бас хамгийн гол юм л contemporary-ийг тайзны лед дэлгэцийн урлагтаас хослуулснаар бас илүү сонирхолтой болгож болж байна. За дээрэс нь яг би түрүүн хэлсэн жангар гэдэг дуун дээр бас яг нэг юм хос contemporary бүжигчин бүжиглэн. За тэр болгоно ингээд бас хүмүүст бас илүү сонирхон байх гэж бодож байна. За тэгээд яг нийтлэг Монгол бүжгийн хөдөлгөөн гэхлээр хүмүүс энийг л одоо нэг ингээл хөдөлгөхлөөр энэ бол Монгол бүжиг гэдэг ойлголтыг илүү халаад одоо илүү жоохон тийм шинэлэг байдал руу шингээх юм хүсэж байгаа. Ер нь бол энэ Дамжаа Бадгарын ерөнхий дэглээчээр аваад багийг бүрдүүлэхдээ хөгжмийн баг нь бол асар тийм бас этник чиглэлтэй байх ёстой гэдэг утгаараа хөгжмөөр бол хөсгөтэн хамтлагийн ахлагч Монгол Улсын урлагийн гавь сэтгэлтэн ариун болдыг бас ерөнхий хөгжмийн зохиолчоор авсан. Ингэжээж одоо энэ гол уялдаа маань өөрөө хөгжим бүжгийн уялдаанаас энэ этник модерн миний хүсэж байгаа энэ одоо энэ entertainment үзүүлбэр гарах ёстой гэдгийг бол би одоо нэг үнцгээ ойлгож тэгээ бүжгийн багыг бол бас яг энэ Дамжаа Бадгартайгаа одоо яг ингэж ойлголцож яг энэ зохиол энэ бүх юмд ингэж одоо бас яг нэг баг болж ажиллах талаас нь бүхэл бүтэн бүжгийн продюсингийн баг одоо байгуулж энэ дээр бол одоо Монгол Улсын гавьяат жүжигчин бүжиг дэглээч бас одоо өв соёлыг орчин үеийн одоо бас энэ бүжгийн одоо соёл сурталчлах энэ чиглэл дээр бас нэлээд их тийм анхаарал тавь судалгаатай ажиллаж байгаа хүн театрын уран сайхны удирдагч бас Монгол Улсын гавьяат жүжигчин соёл урлагийн их сургуулийн бүжгийн урлагийн урлагийн сургуулийн багш инх гэрлийгээ бас бүжиг дэглээчээр авсан. Мөн одоо цэргийн дуугийн эрдмийн чуулгын уран сайхны удирдагч бүжиг дэглээч Бат төрийгөө бас ингээд ерөнхий хөдөлгөөний найруулагчаар авсан. Өөрөөр хэлэх юм бол энэ бүх одоо бүжиг дэглээч, бүжигчид, хөдөлгөөний найруулагч нар маань энэ гаргаж ирсэн зохиолыг гүн гүнзгий сайн ойлгож үндэсний язгуур урлагийг, соёлыг орчин үеийн хөгжмийн одоо урлагийн төрөл жанрлаа одоо төвхүүлж, ойртуулж энийг одоо ингээд гаргаж ирж орчин үеийн цоо шинийн entertainment musical, Монгол мюзиклийг бүтээх гэсэн энэ зорилгот маань бас ингэж дэм тусалцаа болж сэтгэл нийлж ажиллаж байгаад бол ерөнхий найруулагчийн зүгээс бас сэтгэл их өндөр байгаа. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцсэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. Тэгээ наадам бол өөрөө их өрөмцөлтөө. Жил болгоны наадам найруулагчийн үзэл санаа гаргах гэж байгаа утга агуулгаас ахуулаад тэр чинь задгаа одоо талбай дээр хийгддэг. Тэгэхээр тэрэн дээр хөдөлгөөн болоод бүжгийн элементүүд одоо хөдөлгөөнөөр дүрслэх элементүүд маш их гарч ирдэг. Тэгээд олон массыг хамардаг учраас бас их сонирхолтой. За тэр зураглал хийх одоо утга санааг илэрхийлэх гэдэг юм уу, хайрцагтал зураглалаар утга санааг илэрхийлэх нь бол бас айгүй чухалтай байдаг. Тэгэхээр энэ бол бусад одоо тайзны бүжгийн тавилт гэдэг юм уу тийм ээ. Өөр бус тэрнээс бол наадмын стадионы задгаа талбайн энэ массын үйл ажиллагаа гэдэг бол маш өргөмцсөн. Тэгээ энэ жил бол миний бодлоор бол техникийн одоо төвшлтүүдийг бол нэлээд ашиглаж байна гэж харагдаж байна. Одоо LED дэлгэцэн дээр одоо хослуулсан энэ юунууд явж байна. Хоёрдугаар зөвөр би бүжгийн талаас нь гэдэг юм хөдөлгөөний талаасаа харахад бол тэр LED дэлгэцэн дээр гарч байгаа дүрслэлтэй бол хөдөлгөөний одоо хайрцагт зураглалуудыг нэлээд холбож өгч байгаагаар онцлог байна. За хоёрдугаарт бүжгийн одоо контемпорари гэдэг юм уу, этник гэдэг юм уу, энэ бүжгийн урсгалуудыг бас одоо давхцуул шинээр оруулж ирж байгаа нь бол эмчлийн хувьд бол онцлог гэж харж байна. Тэгээд энэ дээр манай бас дандаа залуу бүжиг дэглээч нар одоо Монголд бол орчин үеийн бүжгээр одоо контемпорари бүжгээр этник одоо энэ бүжгүүдээр бол нэлээд гаршиж байгаа манай бүжиг дэглээч нар одоо энэ багт дотор орж бүжгийн багшаар тусдах дэглээчээр ерөнхий бүжиг дэглээчээр ажиллаж байгаа нь бол эмчлийн хувьд бол онцлог байна гэж харж байна. Оюун намынхч маань яг тасалжуулагч багшаар ажиллаж байна. Хөлийн цэргийн дуу бүжгийн чуулгын бүжгийн багш Инх амар тасалжуулагч багшаар ажиллаж байна. Улаанбаатар театрын бүжигчин Норов банддагч маань бас яг тасалжуулагч багшаар, Бадмаргийн бүжгийн багш Хулан багш Аринзай багш маань бас яг тасалжуулагч багшнаар ингээд ер нь бол 2 бүжиг туслах бүжиг дэглээч 6 туслах багштайгаар ер нь бол яг энэхүү наадмын бүжгийн хэсэг маань ер нь бол юу болж байгаа. За 10 дахь жилдээ энэ үндэсний их баяр наадмынхаа
энэ сайхан гэгээлэг зүйлдер ингээ 10 дахь жилдээ ажиллаж байна. Голцоо бүжигдэглээч, хөдөлгөөний найруулагч, талбай найруулагч, 300 цэргийн албаагч болон баг 1000 гаруй цэргийн албаагчтай голцоо дандаа цэргийн албагчтай хариуцж байна. Наадууд дээр их оролцсон. Үе үеийн сайхан найруулагч нарынхаа хийж бүтээсэн зүйлүүдийг цэргийн албаагчд болон мэрэгжлийн уран бүтээлчдэг талбай дээрээ дүүрэн байлгах, дээрээс нь хөдөлгөөн дээр нь анхаарах тэр тал дээр ажиллаж байгаа да энэ жил. Үе үеийн наад маань угаасаа л болдгоор маш гоё болдог. Энэ жилийн наад маань маш өвөрмөц. Ялангуяа музикл хэлбэртэй. Тэгээд зөвхөн энэ Монгол улсынхаа өв соёлыг биш, дэлхий гэж юу юм бэ? Ер нь их дэлхий гэж ямар үүсэлтэй юм бэ? Энэ дэлхийгээ хайрлуул одоо энэ дэлхий маань байгаль дэлхий гэж ер нь юу байдаг юм бэ гэд эндээс манай үзэгчид олж харна да. Ер нь их шин техник хэрэгсэл, дээрээс нь хөдөлгөөний найруулгын тэр техник хэрэгсэлтэй холбосон те бүх ийм холбоостой нэгт ингээд их өвөрмөц болно. Энэ бол бас нэг нууц байж бас тийм ээ. Тэгээ миний хувьд бол маш бахархалтай байна. Олон жилийн олон найруулагч нартай хамтарч ажиллаж энэ жил Батнайрамд найруулагч маань аваад бүгдийн багаар маань бас аваа тийм ээ. Энэ бол бид нарын хувьд залуу хүмүүс бид нарын хувьд бас нэг хөгжил дэвшил бүх уран бүтээлчтэйгээ нийлж хамтарч юм хийлэн гэдэг чинь өөрсдөө ч эндээс юм олж авч байгаа гэсэн зүйл тий. Тэгэхээр энэ жилийн наад маш өвөрмөц болно. Ялангуяа манай үзэгчд бол үзээд хараад сонсоод тэрийг бас мэдрэх байхаа. Тэгээ бас нэг энэ бол бас нэг наадам маань нууц. Ер нь бол төрийн их наадам бэлдэн гэдэг чинь маш их цаг зав, дээрээс нь маш хүч хөдөлмөр тий. Зөвхөн түүнээс биш нэг өдөр ирээд том зааланд бид нар ингээ бэлдээ гаргаж байгаа юм биш шүү дээ. Энэ тэнд салбараараа манай багш нар болон хөдөлгөөний найруулагч нар, талбай найруулагч нар бэлдээд гол цэг дээр ирэнгүүт тэрийг мэдрэмгүй болгоод тавьдаг. За энэ жилийн одоо төрийн их наадамд Цэргийн дуугийн эрдмийн чуулган уран бүтээлчд маань найрал дууны адab бүжгийн албан маань бүрэн бүрэлдэхүүнээр энэ жилийн наадмын нээлт хаалтанд оролцож байна. За өнгөрсөн жилийн ер нь үеийн одоо наадамд манай уран бүтээлчд маань бол байнга оролцож байдаг. Тэгээд энэ жилийн хувьд бол одоо маш өргөн цараатай одоо бэлтгэл ажил явагдаж байна. Маш том тайз, маш том одоо бүрэлдэхүүнийг авч ажиллаулж байгаа. Энэ дотор одоо уран бүтээлчд маань одоо оролцож байгаа одоо нэн таатай байгаа. Гол наадмын маань бас нэг сүмс нь манай цэргийн албаагчд байдаг. Ялангуяа тэгээ зэвсэгтүүчний жанжин штабд бас маш их баярлж явдаг шүү. Энэ жил жилийн наадмаар манай цэргийн албаагчдыг татаж оролцуулдаг тийм ээ. Нийт маасанд нь оролцуулдаг бас энэ дээр бас энэ дашрам зэвсэгтүүчний штабын жанжин штабта маш баярлаа гэдэг бас бүх нөгөө баг хамт олон юмнаас бас хэлье. Энэ жилийн бас нэг амар тийм юуны бүтцийн хувьд гэх юм уу? Нэг давуу тал нь болохоор би ч өөрөө цагдаагийн сүлжүүлгийн бүжигд хэлээч. За тэнгуут энэ жилийн бас баяр наадмын яг мэрэгжлийн бүжигчдийн гол бүтцэн дандаа хүчний байгууллага, цэрэг цагдаагийн байгууллага дээр тулж байгаа нь бас надад маш их таалагдж байгаа. Өмнөх жилүүд дээр болохоор илүү тэгдэггүй бид нар ч одоо нэг тийм масс маягаар оролцдог байсан бол энэ жил яг гол бүх юм дээр нэг ажиллаж байгаа нь бас илүү их таалагдж байгаа. За энэ жил болохоор хамгийн том составаар ажиллаж байгаа нь буюу Цэргийн дуугийн эрдмийн чуулганы бүжигчид, Хилийн цэргийн дуугийн чуулганы бүжигчид, цагдаагийн сүл чуулга, шүүхийн шийдвэрийн ерхий газрын соёмч чуулга, Улаанбаатар театрын бүжигчид, Хүн театр, D-dance, за бүжиг урлагийн соёлын сургуулийн бүжиг урлагийн сургуулийн оюутнууд, Батмаар ахлах сургуулийн оюутнууд гээд нийтдээ ер нь бол 300-аас 400 хүний бүрэлдэхүүнтэйгээр ер нь бол яг энд ажиллаж байна. За энэ нь болохоор яг дандаа мэрэгжлийн бүжгийн одоо хүмүүс гэж ер нь болно. За тэгээ мэдээж цэргийн алба хаагч магч гэдэг ер нь бол маш өргөн бүрэлдэхүүнтэй бол оролцож байгаа. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. За энэ жилийн улсын их баяр наадамд Монгол улсын циркийн уран бүтээлчид маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа. Онцолж хэлэх юм бол уран нугаралтын төрлөөр
акробат үсрэлтийн төрлөөр, шидэлтэй акробатын төрлөөр, хүнд жингийн төрлөөр мөн сургуультай мордын үзүүлбэрүүд буюу эдгээрийг төлөөлж олон улсад уралдаан тэмцээнд оролцдог Монголын шилдэг урдаа барьдаг циркийн жүжигчид оролцож байгаа. Мөн дээрээс нь бүгд найрамдах Монгол ард улсын гавьяач жүжигчин, Арднаа Узрын нэрмжит циркийн сургуулийн шинэхэн циркийн сургуульд төгссөн шинэ залуу жүжигчид маань энэ жилийн баяр наадамд бас өнгө нэмэхээр оролцож байгаа. За энэ удаагийн улсын их баяр наадамд бол нийтдээ Монгол улсын циркийг төлөөлж ойролцоогоор 140 орчим мэргэжлийн циркийн жүжигчид оролцож байна. Мөн циркийн урлаг маань өөрөө маш их өндөр эрсдэл, өөрөөр хэлбэл аюулгүй ажиллагааг дээд зэгт нь хүртэл хангаж ажиллах ийм шаардлагыг тавьдаг. Магадгүй цорын ганц урлагийн нэг төрөл баг. Тэр утгаараа энэ үндэсний их баяр наадам дээр ажиллаж байгаа жүжигчдийн маань хажууд номер тус бүр дээр ойролцоогоор 10-аас 15 оны бүрэлдэхүүнтэй нэг үзүүлбэр байлаа гэхэд нэг үзүүлбэр дээр ажиллаж байгаа номерын багш гэж байна. Дээрээс нь тухайн номер дээр ажиллаж байгаа аюулгүй инженер буюу мэргэжлийн циркийн жүжигчдийн аваар осол бэрхтгэлэнтлийг хамгаалж ажиллаж байгаа мэргэжлийн баг ажиллаж байгаа. Ингээд бодглохоор ер нь бол бас нэлээд өндөр тоо гарч ийн. Тэр тусмаа энэ агаарын үзүүлбэр хийж байгаа жүжигчид, дээрээс нь шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр оролцож байгаа жүжигчдэр бид нар бас нэлээд их өндөр ач холбогдол өгж ажиллаж байгаа. За энэ ямар учиртай вэ гэхээр бид нар бүгдээрээ мэднэ цирк маань бол циркийн тоглолт маань дандаа битүү газар буюу битүү дээвэртэй газар орчингоо мэдэрж ингэж хийх ёстой байдаг. Ганцхан энэ удаагийн стадионд тоглогдох энэ үзүүлбэр маань задгаа буюу нүдэн баримжаагаа алдах эрсдэл гэж байна. Дээрээс нь задгаа тэнгэрт ямарваа нэгэн байдлаар өөрсдөө урдчилсан байдлаар эрсдлээс хамгаалж ажиллах нь жүжигчдийн үүрэг, багш нарын үүрэг, тэр тусмаа энэ аюулгүй инженерүүдийн үүрэг учраас бид нар ер нь бол жүжигчд маань багш нартайгаа, аюулгүй техникчтайгаа их уялдаа холбоотой ажиллаж байгаа. Жилийн баяр наадмын тоглолтод цирк бол бүрэн бүрэлдэхүүнээр нь оролцдог. Өмнө жилийнхэд бол маш өргөн хүрээтэй оролцсон. Тэнд дээрээс л агаарын гимнастик, акробатчид, уран нуграачид гэдэг циркийн мортонгууд гэдэг циркийн баг бүх төрлүүд оролцсон байгаа. Монгол цирк хөгжлийн төвийн нийт 16 уран нуграач жүжигчид оролцож байгаа. Тэгээ энэ үзүүлбэр маань энэ найруулагч төлөвлөсний дагуу ихэнх дэлхийн үүсэл гэсэн тийм сэдвтэй. Тэр сэдвийн дагуу бид намаараа бэлтэж байна. Найруулга онцлог нь бол ихэд их өвөрмөц тийм сэдвд надад санагдсан. Дугуй манежинд тоглох ёстой үзүүлбэрүүд маань яаж наадмын нээлтэн дээр уялдаж ажиллах боломж байдгийг гайхажиж магадгүй. Энэ бол мэдээж наадмын зохион байгуулах баг бүрэлдэхүүн урдчилсан байдлаар зохиолоо гаргасан, зохиолын дагуу жүжигчид, үзүүлбэрүүд, сургуультай амьтдын сонгон шалгаруулалтыг хийсэн. Тэгээд ерөнхийдөө бол 100% энэ циркийн үзүүлбэрүүд маань Монголынхаа төрийн их наадамд найруулагчийн гаргасан зохиол шийдлийн дагуу өмсгөл, шинэ хувцас, шинэ аппарат, тоног төхөөрөмжөө ингээд бэлдээд урьдчилаад бэлтгэл сургуультай хийгээд явж байна. Гол онцлог маань төдийлөн Монголдо тоглох зав зай байдаггүй Монголын циркийн зарим нэг жүжигчд хамтлаг маань энэ жилийн наадамд оролцож байгаараа Монголын циркчдийн хувьд бол бас их онцлог гэж хэлж болно. Яагаад гэвэл Монголын циркийн жүжигчд бол сүүлийн 10-аад жил бол тогтмол гадаадын олон улсын циркийн тэмцээн уралдаан аялан тоглолтоор тасралтгүй ажиллаж байгаа. Тийм учраас ер нь бол наадамд оролцох нь битгээл Монгол улсынхаа наадмыг үзээгүй 10 гаруй жил болсон жүжигчд маань энэ жил Монголынхаа наадмыг чимхээр ирж байна. Дээрээс нь Монголын үзэгчид маань гадаадд олон улсын циркчдийн тэмцээнээс алт мөнгө хүрэл медаль авдаг. Энэ Монголын шилдэг жүжигчид энэ жилийн улсын их баяр наадамд оролцож байгаа нь циркчдийн хувьд зохион байгуулагч бидний хувьд ч гэсэн
найруулагчдын баг, продюсерын баг, зохион байгуулагчдын баг маш их одоо өндөр ач холбогдол өгж байгаа учраас энэ жилийн наадам маань бол их баялаг, сайхан болон дээрээс нь жилийн наадмуудад урд өмнө нь огт хийгдэж байгаагүй хөдөлгөөнд тайз энэ удаагийн наадам дээр бид нар бас хийж гин. Энэхүү тайз маань бол магадгүй одоо Монголд анх удаа гэж бид нар ярьж болох ч гэсэн гадаадын зарим оронд ч гэсэн хөдөлгөөнд энэхүү тайз ашигладгүй одоо бас газрууд ч байдаг. Тэгэхээр зарим нэг талаараа бид нар их том эрсдэл үүрж гин. Нөгөө талаасаа зохион байгуулагч бидний хувьд бол нийт одоо монголчуудаа жилдээ болдог тэр тусмаа 100 цагт болдог ганц төрийн их наадмаа бас нэг үзүүлбэрээсээ гадна илүү entertainment, илүү гоё техникийн шинжлэлийг харуулсан найруулгатай зохиолтой ийм төрийн наадам болно гэж хүлээж байна. Хөгжил дэвшилтэй хөл зэрэгцэн Монгол түмэн сайхан наадаарай. Сайн Electronics. Альва мюзиклийн бүжгийн хөдөлгөөний дэг найруулга нь ямарваа нэгэн концертын бүжгийн найруулгаас бол одоо тавилтаас эрсдэс ялгаатай. Учир нь гэвэл тухайн одоо мюзиклд оролцож байгаа бүжигчд нь дүрийн одоо илэрхийлэл буюу биеийн хилэмж тэр үгийн одоо үг хэлхийн оронд бол тэр биеийн хилэмжээр хөдөлгөөний одоо тэр хил хилэмжээр бол ийм хореограф буюу энэ хөдөлгөөний найруулга гэдэг талаасаа оролцдог. За тэр нь бол яадаг вэхээр тухайн өмнөх сцен буюу дараагийн залгаа сцентэй холбогдохдоо тэр нөгөө өгөгч нөхцөл гэмэх тэрэнд бол заавал ингэж амьдэрч орж ирдгээрээ дараагийнхаа одоо нөгөө бүжиглэл рүү шилжихдээ тэрийгэ тээж орж байгаагаараа бол ялгаатай. Өөрөөр хэлэх юм бол бас энэ талдаа бол драмын жүжигчдийн үүрэг оройлыг бол бүжгийн одоо бүжигчд маань одоо гүйцэтгэх гэсэн үг. Энийг бол одоо бас ингээд бүжгийн дэглээч багш нар маань бас яг энэ зохиолоо уншаад зохиолынхаа дагуу яг ерөнхий найруулагчийн тэр хэлж байгаа санаа тэр тухайн сцен дээр яг юу болж байгаа те дараагийн сцен дээр юу болох вэ? Сая юу болж өнгөрөөд одоо юу руу залгаж яах гэдгийг бол одоо яг ийм дүрийн болон дөрүүдийн одоо тэр нэг юм сэтгэл зүйн илэрхийлэлээр дагуулж тээж орж ирж байгаагаараа бол концертын одоо бүжгээс бол ялгаатай гэж үзнэ. Хөдөлгөөнөөс илүүтэйгээр одоо бүжгийн цаад утга санааг одоо тойрон бүжиг яг утга санаа нь юу юм? Тойрцноор яг хүнд юу өгөх гээд идэв. За тэгвэл тэр элс яагаад ингэж элсийн нүүдэл болоод байгаа юм? Юунаас болоод хүний буруутай үйлдэлээс болоод ингэж байгаа мó? Угаасаа одоо орчлон дэлхийн гэж хувьсаад байгаа мó гэдэг юм. Тэр болгоны цаад утгыг ингэж одоо ухаж үзээсэй гэж бас хүсмээрэн хүмүүсээсээ. Тэгэх юм бол одоо найрлагчийн хэлэх гээд байгаа санаа, бүжигчдийн хэлэх гээд байгаа санаа, тэнд байгаа бүх уран бүтээлчдийн хэлэх гээд байгаа санааг та маш сайн ойлгож авна гэсэн үг. Яг жил болгоно л манай монголчууд одоо наадам яадаг тэр өөр өөрийн гэсэн нэг юм хүссэн хүлээлт байдаг баг тийм ээ. Тэгэхээр ингээд нэг наадмын өмнө бол янз бүрийн байдлаар ингээд зохиол нэг найруулагчдын маань агуулга инжлийн наадам нэг ийм юм дотор явах нэр гэдэг юм уу тийм. Тэгэхээр өөр өөрсдийнх нь хүлээлт үүссэн байдаг. Тэгээ одоо би нэг ийм юм үзэх болов нэг ийм юм харах болов гэсэн энэ хүлээлт. Тэгэхээр тэр хүлээлтэнд нь аль болох бид нэр одоо хүргэж тавихыг бодож байгаа. Тэгэхээр та бүгд маань бас өөр өөрсдийнхөө хүссэн энэ юм бас наадмын юмнаас үзэж чадах болов гэж ингэж найдаж байна. Тэгээд сайхан наадаарай.